Зяасан бацоно матч дээр recap-ийн тэгэхээр шалралт тэмцээний матч дээр recap-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За саяны хэдрүүдэд маш анх анхаарал татсан яриа өрнүүлж болохоор сэдв өрнүүлж болохоор олон тоглолтууд боллоо. За тэгээ матч дээр recap-аараа аль болох сонирхолтой мэдээллүүдийг базаж хэдүүлээ ярихаар бол одоо хичээж байгаа. За тэгээ ерөнхий ивент тэтгэгчээр social page ажиллаж байна. Social page хамт олондоо баярлалаа. За match day recap presented by social page. Нидерланд шүлийг 5-1 харьцаатай болгож авсан Crescencio Summerville 2 дахь тоглолтод дараалж гол орууллаа. Brian Brobby 2 гол, Cody Gakpo 2 гол оруулсан. Brian Brobby-гийн оруулсан 2 дахь гол буюу энэ тоглолтын 17 дахь минутанд оруулсан гол Нидерландын шишөөгийн дэлхийн аваргын өрөөнд түүхэнд 100 дахь гол болж болол одоо маш гоё юм рекордыг бол тогтоосон. За мэдээж тэрнээс хойш дахиад 3 гол оруулсан буюу Нидерландын хөлбөмбөгийн түүхэндээ эрттэйчүүдийн дэлхийн аваргын түүхэнд 103 голыг ингээд оруулаад байна. За Германы шишөө Cody Gakpo 2-1 харьцаатай болгож авсан. Сэлгээгээр орж ирсэн Денис Ундав 2 голыг оруулж comeback хийж бол хоцсон нөгөө талаас Frank Kessie 6 голыг оруулаад байсан. За Денис Ундавын хувьд бол ингээд 2 тоглолт дараалаад сэлгээгээр орж ирээ голын дамжуулттай одоо маш мундаг оролцоотой болвол явж байна. За Эквадор Курасаогийн тоглолтод бол мэдээж ярианы сэдв зөндөө болол байгаа байх. За тэдний нэг нь магадгүй жоохон дотор хэрэгцсэн байж магадгүй зүйл бол хятад шүүгч Манин байгаа. За Манингийн хувьд бол энэ тоглолтын дээр мундаг ажилласан гэдгийг бол зарим фанатууд, зарим аналистууд онцолсон байлээ. Тэгээд 2011 оноос хойш FIFA-гийн бүртгэлтэй шүүгчээр бол ажиллаж байгаа юм байлээ. За тэгээ хүмүүс бас тэр мэдээллүүдийн доогоороос хүмүүс дооруулж Манин, that's Манин гэдэг. Манин гэдэг бас интернет гэж хөгжүүлдэг шүү. За тэгээд энэ тоглолтод бол одоо тэгтиг харьцаатай тэнцснээр Эквадорын шгшаваг сүүлчийн тойрогтоо заавал Германыг хожих ёстой болж байгаа. Заавал хожих ёстой. За тэгжээж хэсгээс гарах одоо боломж нь хадгалагдана. За тэгээд тоглолтын дараа бол тэнцсний дараа Гонсало Плата одоо уйлж байгаа бол харагдсан. За Эквадорын шгшаваг дэлхийн аваргын эрхээ авахдаа ямар галзуу хамгаалттай, ямар мундаг үр дүн авч Аргентинаас 9 онооны ард гэхдээ 3 оноо асуулцсан эхэлсэн шүү дээ. Урдчилсан шатаа тий. Өөрөөр хэлбэл одоо яг тогсон дүнгээрээ бол 6 онооны ард ингэж жагсаж болоод орж ирсэн мундаг хамгаалттай. Гэхдээ дэлхийн аварга дээр бол одоогийн байдлаар тэр хамгаалт нь одоо сайн үзүүлж чадахгүй нь довтлогооч одоо бас хэцүү байгаа тийм ээ. Тэгээд Эквадорын хувьд хэцүү болж байна. За энэ тоглолтын дээр гэхдээ Эквадор муу тогсон гэсэн үг биш ээ. Ягаад гэвэл мундаг довтлогоонуудыг бол зөндөө үзүүлсэн, 75% бөмбөг эзэмшсэн, 6 том боломжийг гаргасан, 7 удаа хаалга руу чиглэсэн. Зохилтыг бол хийсэн 2.8 одоо бүр сайн нэрийн ярих юм бол 284 XG бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл одоо 284 голын хэмжээний гүйцэтгэлийг одоо зохилтыг хийсэн гэсэн үг шүү дээ тийм ээ. Газраас байрлалаас зогсон гэсэн үг. Тэгэхээр тэрийг бол одоо муу довтсон гэж хэлж болохгүй. За нөгөө талд Илой Ром гэж хаалгач бол энэ тоглолтод үнэхээр гайхалтай тоглолтыг бол үзүүлсэн. 15 хаалтыг бол хийсэн 90 минут дэлхийн аваргын түүхэнд одоо статистик бүртгэгдэж ирснээс хойш дэлхийн аваргын түүхэнд үндсэн цагт буюу яг 90 минутанд хамгийн олон хаалт хийсэн Тим Хауардтай бол тэнцэж байгаа. За Тим Хауард нэг тоглолтод 16 байд юм байлээ. Гэхдээ тэр нь экстра тайм ороод гэж ойлгосон. За тэгээ prevented goals буюу одоо голын хэмжээний хаалтууд хийсэн гэдэг статистикийг харах юм бол 227 голын хэмжээний хаалтуудыг бол тэнцвүүц хаалтуудыг хийсэн гэж байгаа. За ингээд Илой Ром бол одоо үнэхээр гайхалтай тоглолтыг бол үзүүллээ. За тэгээ тоглолт дууссаны дараа нэг юм сонирхолтой Курасаогийн тугтай зүрхийн хэлбэртэй тугны урд ингээд нэг юм тоглогчийн зурагтай өмсгөл барьж исэн баяр дээрээ. За тэр нь юу болсон юм бэ гэхээр Жарзиньо гэж найздаа зориулсан юм хүндэтгэл байсан юм байна. За тэр юу вэ гэхээр Жарзиньо Питер гэж бол одоо найз нь байсан. Тэгээ бас Курасаогийн шгшөөгийн хаалгач юм тоглогч бол байсан юм байлээ. Энэ тоглогч бол 2019 онд одоо Курасаогийн шгшөө багийг Хаити руу зочиж яг юм тэмцээнд бол тоглох гэсэн Порт-au-Принс хотод бол одоо тоглолтохоор явж исэн боловч гинт одоо зүрхний шигдээс болж бол яг тэр аялаар явж явах үедээ баг нь явж явах үед бол нас урсан юм байлээ маш харамсалтайгаар 2019 онд. За тийм учраас одоо Илой Ром бол одоо өөрийнхөө сайн найз бас адилхан хаалгач. За мэдээж Курасаогийн шгшөөгийн тоглогч байсан хаалгач байсан энэ Жарзиньо Питер гэж найзтай бол хүндэтгэл бол үзүүлсэн юм байна лээ. За тэгээд Подолкон дээр нь юу гэж бичсэн байсан бэ гэхээр ерөөхдөө зүгээр утгачлах юм бол үүнийг чамд зориулж байна. Энэ бүхэн чиний төлөө шүү. Тэгээд хайртай шүү Курасао гэсэн иймэрхүү утгатай бичсэн байсан юм байлээ. Тэгээд тэр хаалгачийн хувьд бол 19 онд 31 настайдаа харамсалтайгаар болоо зүрхний шигдээс болж яг тоглолтын өмнөх шөнө нас урсан юм байлээ. За тэгээд энэ тоглолтын дараа бол Илой Ром өөрөө бол маш сэтгэл хөдлөсөн байсан. Дик адвокат эхний тоглолт төрөнд бол явхад л уйлжсэн. Сая ингээд тоглолт тэнцээ дуусахад бол бүр ингээд сэтгэл хөдлөөд уйлж байгаа харагдажсэн. Тэр маш гоё дүрсэл харагдажсэн. Дэлхийн аварга шалруулах тэмцээний түүхэнд хамгийн өндөр настай дасгалжуулагч 78 настай Дик адвокат ийм сэтгэл хөдлөлтэй ингэж байгаа нь үнэхээр гоё харагдсан. 37 настай хаалгач Илой Ром мундаг хаагаад бас одоо сэтгэл хөдлөлтэй байгаа нь үнэхээр гоё харагдсан. За нэг сонирхолтой юм
хуваалцаад 2023 онд Аргентины Шишиог Курасаотой тоглолтод хийсэн. За тэр тоглолтын дээр бол Лионел Месси гол оруулж бол мэргэжлийн карьертаа Аргентины Шишиогийн төлөө 100 дахь гол оруулж исэн юм байлээ. За тэр тоглолтод бол одоо Аргентин бол 7-0 хоцсон. За гэхдээ тэр тоглолтод бол хин Илором сайн тоглоогүй байсан бол бүр тэр байтугай олон гол алдах байсан гэж болол одоо Лионел Месси өөрөө хэлсэн байт юм билээ. Тэгээ Илором Месси дээр очиод өмсгөлийн асуугаа очисон чинь яг Месси өөдөөс нь ирээд надтай өмсглөө шалаач гэж хүссэн байт юм билээ. Тэгээд Илоромыг бол одоо үнэхээр мундаг хаалаа. Олон гол орох боломжийг хаалаа, мундаг тоглолоо гэж бол хэлсэн байдаг юм байна лээ. За тэгээд Илором бас одоо Визиня шиг дагагчдын тоо бол нэлээд өсөө нэмэгдээд ихэлсэн. За тэгээд Курасаогод бол одоо анхны оноо аваад бөөм баяруулаад баяраа товцолт хүрээнд тэмдэглэж явахад бол Нидерландын хаан Уильям Александр болон одоо хатан Максима хоёр бол нэгдэж хамт одоо баярыг тэмдэглэсэн юм одоо хөх давлгаа хочид Курасаогийн бол одоо баярын тэмдэг бол үнэхээр гоё болсон байна лээ. Тэгээд одоо дэлхийн аврагын түүхэнд анхны оноо авсан. За Курасао дээр бол энэгээр зогсохгүй бас нэг сонирхолтой зүйл байгаа. Энэ жилийн 48 одоо баг дэлхийн аврах шалралт тэмцээнд орж байхад эмчнэрийн албаны ахлах нь одоо эмэгтэй эмчтэй цорын ганц баг бол Курасао. За дэлхийн аврах шалралт тэмцээний 96 жил болон 23 дэлхийн аврагын түүхэнд бол одоо ерөөсө 3 баг л эмчнэрийн багийнхаа ахлах одоо эмчин эмэгтэй хүмүүс байсан юм байлээ. Тэгэхээр Курасао бол энэ дээр бас нэг сонирхолтой түүхийг бол бас бүтээж байгаа юм байлээ. Тэгэхээр Сюзан Хүрман гэж эмч бол ажиллаж байгаа юм байлээ. За Түнисийн Шишиогийг Японы Шишиог 4 тгийн харьцаатай болгож авч гайхалтай түүхийг бол бүтээлээ. Энэ бол Аз баг түүхэндээ хамгийн олон голын зөрүүтэй дэлхийн аврагт хожил авж байгаа тохиолдол болсон. Аяс Уэдэ 2 хийлээ, Жуня Ито хийлээ, Дайчи Камада хийлээ. Үнэхээр гой тоглолтыг бол үзүүлсэн. За нөгөө тал Түнисийн хувьд бол ингээд дэлхийн авраг нь бол дуусч байна. Нэг тоглолт үлдсэн ч гэсэн аль биесээр бол молторж байгаа. Хамгаалагч Абди бол тоглолтын дараа бүр ингээд уйлаад ярилцлага өгсөн байсан. За энэ дээр бол одоо бас олон улсын хөшигний ард гэдэг шиг те одоо цэнгэлтгийн талбайгаас гадна тийм ээ болж байгаа үйл явдлын бол толж байгаа ч гэх юм уу харагдж байгаа юм үйл явдлуудын нэг бол болсон л та. Тэгээ тэрэн дээр Али Абди бүр уйлаад юу гэж ярьсан бэ гэхээр бид нар бол энд ингээд бүр айгүй богино хугацаанд бүртгэсэн одоо босгосон багаар явж байна. Дэлхийн аваргын өмнө бол одоо шинэ дасгалжуулагч хөслөөд те холбоо болол одоо энэ багийг бол дэлхийн аваргыг эхлэхээс ганцхан сарын өмнө оронгоор нь эргүүлсэн. Бид нар одоо ийм олон жил ингэж бэлдсэн багийн эсрэг одоо боддоор өршөлдөх боломж биднэрт байхгүй те. Та нар Японыг харалтаа те 1-2хон Японы одоо бүрэлдэхүүнд бол 1-2хон тоглогч гол өөрчлөлт бол орж байгаа. Энэ баг одоо хэдэн жил боссон баг вэ те. Тэгэхэд бид нар бол ингээ нэгэн сарын өмнө шинэ дасгалжуулагч авчаа шал өөр багтаа ингэж орж ирээд бид нар ийм багт яаж үр дүн авах юм бэ? Тэгээд Түнис бол одоо Түнислиг холбоо бол ингээл маш хурдан хамаг юмыг өөрчлөө хийдэг. Тэрнээс болоод дахиад шинээр эхлэх болдог. Энэ бол одоо байж болохгүй. Тэгээд зүгээр л одоо ингээд хуучин тоглогчдыг юу гэдгийг ингээд халаад тэгээд хамаг юмыг өөрчлөх гэдэг талаасаа бишээ. Би бол арын албаныхыг шүүмжилж байгаа юм бишээ. Тэгээд холбоонд бол маш ууртай байна гэдгийг бол илэрхийлсэн байлээ. За тэгээд одоо 1 сарын дотор баг босгоод дэлхийн аварт ороод үр дүн авсан гэдэг бол байж боломжгүй зүйлээ. Бүр 3 сар байсан ч тэр бол боломжгүй. Өөрөөр хэлбэл энэ багийг дэлхийн аваргыг эхлэх гэж байгаа тэмцээн эхлэх гэж байгаа сүйдгээд одоо нураагаад хайцантай ялгаагүй гэд бүр уйлаад ярьцлага өгсөн байлээ. Тэгээд бас одоо өрөвдөг сэтгэл бол ялчилгүй төрж байлаа. Тэгээд удирдлага систем, засаглалын менежментийн олон асуудлаас болж одоо за бас улс төр нийгэм, геополитик те олон асуудлуудаас болж олон багууд яг хүссэн хэмжээндээ тоглохгүй байгаа ийм асуудлууд зөндөө гарч ийн. Ирак, Узбекистан, Иран гэсэн багууд одоо Сенегалыг удахгүй ярин зөндөө ийм асуудлууд бол бас хүсээгүй янз бүрийн асуудлууд бол таарж байна. Бас харамсалтай мэдээж ideal буюу бидний хамгийн мөрөөдлийн хамгийн гоё нөхцөл бол 48 ч байна уу 32 багч байна уу бүгд ямар ч асуудалгүйгээр бүгд 100% бэлтгэлтэй бүгд сэтгэл санаа гоё бүгд одоо ийм байж болох хамгийн өндөр зэрэглэл дээрээ өсөлтгөн л бидний одоо яг үзэгч гэдэг талаас бол хамгийн гоё зүйл тэр шүү дээ. Мэдээж дэмждэг баг үгүй баг гэж байгаа ч гэсэн эцсийн үр дүнд тэмцээн нь гоё болохын зорилго бол мэдээж тэр. Тэгээд ийм асуудлууд энэ жил бол багуудад аюул олон гарч байгаа тус жоохон харамсалтай байна. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг хэн сайн таах вэ? Та Social Pay application-ийн нэмэлцээр орж тааварт оролцоод дараах шагналын эзэн болох боломжтой. 1-р шатны ялагч 1 сая төгрөгийн худалдан авалтын эрх, 2-р шатны 3 супер ялагч PlayStation 5, ширээний хөл бөмбөг болон албан ёсны jersey, хөл бөмбөгийн бөмбөг тус хожно. Үүнээс гадна та гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өөрсдийн лигийг үүсгэж хэн нь хамгийн сайн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг таахаа тодруулаарай. Social Pay. За тэгээд сонирхолтой зүйл гэх юм бол Түнис Японы Шишиогийн дэлхийн аваргын тоглолт бол дэлхийн аварга шалруулах тэмцээний түүхэнд 1000 дахь тоглолт болж бүртгэгдсэн. Энэ бол ийм сонирхолтой тохиолдол болсон. Тэгээд энэ хоёр багийн одоо бүх тоглогчдын өмсгөл дээр нь тусдаа юм патч бол хатсан байлаа гоё хатгамал. Тэгээд тэр нь бол одоо 1000 дахь тоглолтод оролцсон гэдэг юм гоё тэмдэглэл бол зөвхөн энэ одоо 26 52 тоглогчдод л одоо бүртгэгдэж байгаа юм байна лээ. За японочууд маань бол одоо баярыг маш гоё тэмдэглэсэн. Одоо Шибуягийн одоо гарцсан дээр очиж бөөнөрөө бүгд гарч иж болол тэмдэглэсэн.
өмнөх тоглолтын дээр Нидерландын хийсэн тоглолтын дээр бас нэг гоё тэмдэглэсэн шүү дээ. Гол Шибуягийн гарцсан яг ногоон гэрэл асангууд голдоо бөөгнөрч тэмдэглэж ирсэн улаан асангууд бүгдээрээ буцсад тардаг. Япончууд л ингэж гоё тэмдэглэнэ гэдэг байгаа шүү дээ. Шибуяда тэмдэглэсэн. За саяны тоглолт бол Монтеррей хотод болсон. Мексикийн одоо төв зүүн хэсэгт гэж хэлэх юм уу да. Байрладаг Монтеррей хотод болсон. За тэгээ Монтеррей хотод цугласан Япончуудад бол Мексикод маш гоё хандсан. Ер нь бол өмнөд солонгосчууд болон Япончуудыг бол Мексикчууд үнэхээр гоё хүлээж авч соёлын солилцоо гэх юм уу те ийм гоё мэдрэмж, уур амьсгал ийм зүйлүүд бол болж байгаа. Тэгсэн чинь нэг Япон фэн жоохон гайхсан юм асуусан байна л да. Мэдхгүйгээр. За ингээ үнэхээр гоё байна. Бид нар ингэж гоё хүлээж үнэхээр гоё. Гэхдээ яг юу болоод яагаад ингэж байгаа вэ гэдэг нэг юм явсан байна л да. Үнэхээр гоё байгаа ч гэсэн бас зүгээр л жигнэсээ асууж байгаа ингээд. За тэгсэн чинь тэрэн дээр бол ийм одоо сонирхолтой түүх болол байд юм. За тэр юу гэхээр хоёр одоо том шалтгаан бас байгаа юм л да. За нэг нь бол Гоку болон аним болол одоо Мексик тэр тусмаа одоо тэр дундаа хэлэх юм бол Латин Америкт бол маш том байд юм. За яасан бэ гэхээр 1980 оны сүүл ялангуяа 90-ад он 2000-ад оны их үед бол одоо Латин Америкийн телевизүүдээр ялангуяа Мексикийн телевизээр бол гринго анимашн гэдэг шүү дээ. Америкуудын хийсэн анимашнуудыг бол гарах боломжгүй байсан. Хитрхийн үнэтэй байсан. За тэгээд Латин Америкийн төв болон одоо Өмнөд Америкийн улсууд бол төлбөрийн дэлгүү байсан учраас одоо аним бол айгүйх гаргадаг байсан. Ер нь гадаад анимашнууд гаргадаг. Гэхдээ тэр дундаа мэдээж аним дийлийнх нь байдаг байсан. За тийм ч учраас одоо Dragon Ball, Pokemon, Sailor Moon болон одоо Pikachu гэдэг ч юм уу алдартай анимууд бол үнэхээр одоо том хэмжээнд хүрсэн байдаг юм байна. Тэгээ Мексик арт түмний символ гэх юм уу тэр ч одоо бүр Goku гэдэг юм байна шүү дээ. Бүр гайхалтай бүр. Тэгээ тэр тал дээр би бүр 48 түүхгээ зураг бичдэг явж байгаа. Тэрэн дээр Японы дугаар хийцэн л дээ. Тэгээ хийгээгүй байсан бол бүр энэний талаар яриа гэж бодчихсан. Магадгүй ажил төрлийн амжих бол би бонус дугаар хийж магадгүй шүү. Тэгээд ийм сонирхолтой нэг түүх бол байдаг юм байна. Бас нэг том шалтгаан бол 2017 онд Puebla мужид бол одоо маш том газруудад болсон Мексик. За тэр нь бол одоо 8 тэрбум долларын гамшиг бол одоо санхүүгээр тооцоолох юм бол тийм бол гарцтай ийм бол болсон. За тэгээд тэнцээ дээрэс нь одоо 370 амир ижтэж 6011 хүн одоо гимтсэн ийм 7.1 магнитудын газар хөдлөлт бол болж исэн юм байна. За тэгээд яг энэ газар хөдлөлтийн босны дараагаар бол Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу JICA-гаас Японы гамшигын тусламжийн баг, Токиогийн галт төмөртэй тэмцэх баг болон Токиогийн цагдаагийн газрын 90 хаах аврах албанаас бол одоо албан хаагчдаас нийт 72 хүний бүрэлдэхүүнтэй 90 хаах аврах баг, дээрээс нь 4 аврагч нохоо 5 тоног төхөөрөмжийг бол илгээж исэн байт юм байна. За тэгээд тухайн үед бол Япон улсын гадаад хэргийн ам үүнийг юу гэж хэлсэн бэ гэхээр Мексик бас 2011 оны Тохокод тусан одоо газар хөдлөлт цунамигийн дараагаар бол Японд туслахаар 90 хаах баг илгээж байсны талархлын одоо илэрхийлэл юм а гэж онцолж хэлж исэн байт юм байна. За нэг энэ хоёр улсын хувьд бол ийм сонирхолтой одоо харилцаа бас байдаг юм байна. Одоо хөлбөмбөгийн соёл бол бас хоорондоо маш ойртны юм гоё бол болж байгаа юм байна. Одоо фанатууд бол хэлсэн байсан Монтеррейд хийж байгаа Мексик Япон Түнисийн тоглолт бол Япончууд талбайдаа тоглож байгаа юм шиг болж байна гэж. Яагаад гэвэл цэнгэлдгээ цугсан одоо Түнисийн мэдээж фанатууд байгаа. За гэхдээ Японы фанатууд нэмээд Мексик фанатууд тэр чигээрээ Nippon гэж дэмцсэн гэж байгаа. Ерөөсө бүгдээрээ Nippon-ыг дэмцсэн. Бүгдээрээ Nippon гэж. За ингээд Япончууд Монтеррей цэнгэлдэхэд Мексик талбайд давааталтай тогсноор дөрөвтэйг харьцаатай буулгаж авлаа. Голын баяруудын бичлэгийг таад одоо хараарай. За тэгээд Сауди Араб Испантай тоглолт хийсэн. За Испаний хувьд бол өмнөх тоглолтод TT-ийн харьцаатай тэнцчихсэн байсан. Кабо Вердетэй тэнцсэн Возиньяг супер од болгосон. За энэ тоглолтын дээр бол тийм зүйл бол болоогүй. Ламин Ямал ерөөсөө эхний 10 минутанд голоо оруулсан. Дэлхийн аврах шалгалт тэмцээний хүрээнд мэрэгжлийн карьерийнхаа анхны голыг бол оруулсан. За ингээд сонирхолтой нь маш сонирхолтой. Лионел Андрес Месси 2006 онд дэлхийн аврах шалгалт тэмцээний анхны голоо 18 нас 11 сартай да 19 дугаартай бар хөлөөр оруулж исэн бол Лионел Месситэй адилханаар Ламин Ямал 18 нас 11 сартай да 19 дугаартай бар хөлөөрөө голыг оруулжээ. За Микель Ойерзабал гэхдээ энэ тоглолтын супер гол тоглогч бол байсан тоглолтын шилдэг болсон. Өмнөх тоглолтод эхний 30 минутанд бөмбөг хүрээгүй гэдэг хүмүүсийн жоохон одоо шүүмжинд өртсөн боловч энэ тоглолтод бол үнэхээр чухал тоглогч гэдгээ харуулсан. 2 гол оруулж голыг дамжуулт өгсөн. Шгшээ багийнхаа төлөө хамгийн сүүлчийн 13 тоглолтод 21 голын оролцоотой. Үнэхээр гайхалтай амжилттай бол явж байна. Би одоо оргон өмнө бол бас нэг товчхон нэг бичвэр бол одоо Unready нийтлэлээр бол өгсөн. Тэрэн дээр би онцсон тоглогч бол Микель Ойерзабал байсан. Чи шалтгаан нь бол маш найдвартай, лидер, туршлагатай юм гой тоглогч учраас би бол одоо Микель Ойерзабалыг цаашаа чухал шатуудаар ч гэсэн ялангуяа одоо үр дүнтэй байх болоо гэж бол бодож байна. За Бэлэг Ираны тоглолт TT харьцаатай тэнцсэн. Энэ дээр сонирхолтой нь одоо дэлхийн аврах шалгаруулах тэмцээний түүхэнд 66 нас хойш юм байна. Одоо дата цуглуулж ирснээс хойш хамгийн өндөр настай дунджаар шүү дээ тийм ээ. Хамгийн өндөр настай гарааны 11-ийг бол Иран гаргасан байна саяны тоглолтын дээр. За өмнөх рекордыг бол одоо Герман 98 онд Францын хэсэг тоглолтод эзэмшдэг юм байна. Дараа нь Бэлэг 98 онд Францын хэсэг
тоглолтын дээр эзэмшдэг. За тэгээд дөрөвт нь мөн Иран, Австралийн эсэг хийсэн тоглолтын дээр эзэмшиж байгаа. Ийм сонирхолтой байгаа мэт Ираны хувьд бол ямар ахмад баг байгаа гэдэг нь харагдаж байна. 32 нас 191 өдөртөө Бельгиэс гараанд гарсан байна. Дундаж насаараа. За энэ тоглолтын шилдэг тоглогчор бол Али Реза Бернванд шалгарсан. Тэгээ энэ дэлхийн аварга дээр бол хаалгачд бас үнэхээр мундаг гоё тоглолтуудыг үзүүлж байна тийм ээ. Тэгээ 23 цохилт ирсэн 11 одоо хөндлөн дамжуулалт ирснийг бүгдийг хамгаалсан 7 чухал хаалтыг хийсэн мундаг тоглолтыг бол үзүүлсэн байна. За Уругвай Кабо Верде тоглож бол 2-2 ярцаатай тэнцэн Кабо Верде Испаниас оноо зулгаасан бол Уругвайгаас зүгээр оноо зулгаагаад зогсохгүй нээлтийн голыг игээд дараа нь тэнцээний голыг гэж 2-2 болгож үнэхээр гайхалтай түүхэн тоглолтоо үзүүллээ. За одоо Сауди Арабыг хожчих юм бол энэ ч одоо Уругвайтай тэнцсэн Испантай тэнцсэн баг Сауди Арабыг хожих гайхгүй шүү дээ. Сауди Арабыг хожчих юм бол за Испани Уругвайг бол хожих магадлал маш өндөр болж байна. Энэ Уругвай муу харагдаж байна. Тэгэх юм бол Кабо Верде бүр 2-оор дэлхийн аваргаас гарах, хэсгээс гарах ийм одоо том магадлалтай болж байна. За BBC-гийн яг шууд дамжуулалт явж байгаа нэг фанатас Кабо Верде фанатас ярилцлага авч байхад яг дэлхийн аваргын анхныг болоо Кевин Ленини оруулаад тест бөө юм болж байгаа гоё бичлэг бол байсан. Кевин Лениниг оруулсан гол бол 1966 оноос хойш дэлхийн аварга шалралт тэмцээний анхны голоо чөлөө цогцолтоос оруулсан анхны улс Кабо Верде болж байгаа юм байна. За тэгээд 500 мянган хүн амтай өөрсдөөсөө одоо хэд дахин олон хүн амтай дэлхийн 2 удаагийн дэлхийн аварга Уругвай, 1 удаагийн дэлхийн аварга Испантай оноод авч тэнцэнэ гэдэг бол үнэхээр гайхалтай байна. Тэгээ нийгмүүд бол яста татааж байна лээ. Хулгай хийх гээд орсон чинь Кабо Верде Испанийг үдэж байгаа үед гээд ингээ масктай үдэж байгаа юм үдэж байгаа. Тэднээс татааж илээ. Тэгний сонирхолтой юм бас Луис Суаресийн дүрс гарсан шүү дээ, тийм. Ингээ хямарж байгаа дүрсэн гарсан. Тэгсэн чинь 1990 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш гарааны 11-т Луис Суарес байхгүй үед хожил ерөөсөө аваагүй юм. Маш сонирхолтой статистик. Луис Суарес гарааны 11-т байхгүй бол хожил авч чаддаггүй гэсэн ийм сонирхолтой статистик бол байна. За тэгээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь гоолноос Элио Варела тэнцүүлсэн гоолыг оруулаад үнэхээр гоё гоолын баярнууд. Тэгээд орж ирэнгүүтээ ерөөсөө 2 хүрэлтээр гоол оруулсан шүү дээ. Тэгээд боо юм болж хахад яг цаанаас нь сэлгээнд байсан тоглогч нь яг ингээ баяр дэмдэглэж явахдаа бүр өөдөөс нь ингээд өөлөө хүлээж авч байгаа нь бол үнэхээр гоё дүрслэл байсан шүү. Тэгээ энэ жилийн дэлхийн аваргын хэдийгээр 48 онцтой болж байгаа айгүй олон талаасаа бас асуудалтай мэдээж тийм ээ. Наадсхан л одоо өнөөс төрөгчийн уул мөр гэдэг ч юм уу те энэ чинь маш олон баг олон талд олон нисэж байгаа том газар нутагтай газар 3 улсад дагнж болж байгаа учраас маш их одоо нааш цааш хөдөлгөөн явж байгаа гэдэг ч юм уу. Зөвхөн багууд биш одоо фанатууд зохион байгуулалт дарын алба гэх те. Ингээд зөвхөн нэг л асуудал тэр шүү дээ байгаль талаас гэдэг ч юм уу. Ингээд ярих юм бол айгүй олон асуудлууд байсан. За хүмүүс бол одоо чанар хэцүү болно, олон голын зөрүүтэй юм тоглолтууд их болно гэжсэн боловч за тэгээ дээрэс нь яг бодит асуудлууд үнэхээр одоо объектив талаас нь объектив талаас нь ярил байгаа ч гэсэн хөлбөмбөгдөх гэдэг талаасаа бол одоо бидний жижиг гэж нэрлэж байгаа энэ улсууд багууд ямар мундаг вэ байгаагаа харуулж байна. Энэ том шатан дээрн гэдэг энэ тоглогчдын хувьд энэ ард түмнийх нь хувьд ямар гоё байдаг вэ гэдгийг одоо Кабо Верде, Курасао те Хаити ч гэсэн маш сайн тоглолоо. Одоо шүүгчтэй жоохон асуудлууд Хаити дээр гараад байгаа. Тэгэхэд эсэргээрээ бол одоо нэг хүлээлт өндөртэй ярьж байгаа Эквадор ч юм уу, Турк ч юм уу, Бельги ч юм уу гэсэн багууд бол одоо маш муу тоглолтыг эсэргээр бас үзүүлж шээ те. За Шинзланд Египтэд 3-1 хацаатай хожигдсан. Ингэснээр Египт дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний түүхэндээ анхны хожлоо авсан. Шинзландын түүхэн анхны хожлоо авснаар 4 оноотой 20 дугаар тойргийн дараах байдлаар хэсгээ тэрүүлж байна. Түүхэндээ анх удаа хэсгийн шатнаас гарах нь тодорхой болж байна. 90 он 2018 онд хэсгээс бол гараагүй. За гэхдээ одоо энэ жилийн дэлхийн аваргаар одоо талбайн гаднах асуудал бол дуусахгүй байна. За хэдийгээр одоо анхны хожлоо аваад маш гоё одоо юм болоод тэ Сиэтлд ингээд тоглолтоо хийгээд тэгээд Альбиас нь хүсэл тавьсан юм байна. Сиэтлд ингээд үлдээ. Одоо нэмэлт одоо дахиж аялал хийхийн оронд дараагийн тоглолт нь Ирантай их тоглолт бол бас сааталт байгаа. Тэгээ тийм учраас бид нар энэчнээ үлдээд амраад бэлтгэлээ хийгээд дараагийн тоглолтонд бэлтээ гэсэн чинь FIFA-гаас болон Сиэтлын захиргаанаас бол зөвшөөрөөгүй юм байна. За тэгээ тийм ч учраас одоо өмнө нь байрлаж байсан газар руугаа нисэн. За тэгээ тэнцэнэ мэдээж нислэг гэдэг бол тоглогчдод маш их ядралт болно шүү дээ. Тэгээ тэнцэнэ буцаж очиж амарч бэлтгэж байгаа буцаад дахиж нисэж ирэх ийм одоо шаардлагатай болж байгаа юм бэлээ. Тэгээд энэ бол тийм том асуудал бол одоо болоод энэ аюулгүй байдлын протоколын дагуу гаргасан шийдвэр гэж хэлж байгаа боловч бас зохион байгуулалтын асуудал гэж бол би бодож байна. За Аргентины шок Австрийг 2-1 хацаатай болгож авсан Лионел Андрес Месси өмнөх тоглолтод хэтрик оруулаад дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний бүх цаг өмөргөн мөч Мирослав Клозет тэнцсэн байсан бол энэ тоглолтын дээр эхлээд пенальт алдсан. Ахиулах одоо 17 гол оруулах боломжтой пенальт алдаад дараа нь одоо классик гэж хийж болох одоо гоё голыг оруулж 17 голтой болоод за дараа нь сүүл гол бол 18 голтой болсон. За тэгээд нэмээд 8 ассисттай ингээд дэлхийн аваргын түүхэнд хамгийн олон голын оролцоотой амжилтад ахиулаад 26 голын оролцоотой болж байна. Хамгийн олон ассист өгсөн тоглогч бол Диего Марадона,
Lionel Messi 8 ассисттай байдаг. За бүх цагийн мэрэгэн боч бол Месси ингээд 18 гоолтой болсон. За дараа нь Иракийн шгшөө багийн эсрэг Килиан Мбаппе 14 гоолтой байсан. Мбаппе 2 гол оруулж өмнөх бүх цагийн мэрэгэн боч Мирослав Клозетэй тэнцэж 16 гоолтой болсон. За Мбаппегийн хувьд бол үнэхээр одоо гайхамшигтай нэг рекордтой байдаг. Юу вэ гэхээр 16 гоолоо дэлхийн аваргын хүрээнд 16 тоглолтод хийсэн. Энэ бол үнэхээр гайхамшиг. Нэг тоглолтод 1 гол бол оруулж байгаа. Мирослав Клозе бол 24 тоглолтод 16 гол хийсэн байдаг. За хуучин рекордыг эзэмшдэг байсан Роналдо Назариогийн хувьд бол 19 тоглолтод 15 гол хийсэн байдаг. За Мессигийн хувьд бол 28 дахь тоглолтод 18 дахь голоо оруулсан. За Норвег Сенегалыг 3-2 харьцаатай болгож авсан сонирхолтой тоглолт бол болсон. Исмаил Ассар 2 гол оруулсан бол Мбаппе гол хийгээд идэг, Месси гол хийгээд идэг, Кейн гол хийгээд идэг. Яагаад Хааланд болохгүй гэж гээ Хааланд 2 гол оруулж 4 дахь гол оруулаа. Мбаппе 4 голтой боллоо, Хааланд 4 голтой боллоо, Месси 5 голтой боллоо. Энэ жилийн дэлхийн аваргын одоо мэрэгэн боч өрсөлдөөн бол үнэхээр ширүүн явж байна. Араас нь одоо Джонатан Дэвид 3 муур гэдэг ингээд Кейн бас мундаг явах байх ингээд 2 голтой санагдж байна. Тэгэн сонирхолтой бол явж байгаа өрсөлдөөн бол. За тэгээ викингууд бол одоо сэлүрцсээр байна. Дэлхийн аваргаар бол сэлүрцсээр байна. За энэ жилийн дэлхийн аваргын энэ викингчүүдийн буюу одоо Норвегуудын сэлүрдэлт голын баяр бол үнэхээр супер байгаа. Сая фанатуудаа хамт тэмдэглэлээ. Төрийн ордонд нь одоо сэлүр явлаа. Тинчээ ингээд урсдаг шотаар дэшээ гарч ирэхдээ сэлүрлээ гэж хөгжилтэй юм зөндөө болсон. MetLife цэнгэлтийн гадаа энэ саяны тоглолт болсон. Цэнгэлтийн гадаа норвегчууд одоо сэлүрдэж байгаа нь сонсогдож байна гэж гоё бол явж байна лээ. Тэгээд 2018 16 18 оны үед Исландчууд одоо нэг Thunder Clap гэх те нэг орлоол ингээд алгадчихлаа те. Тэрийг айгуу гоё одоо нэвтрүүлж ирсэн шүү дээ те. Тэр одоо энэ жил бол ингээд сэлүрдгийг бол нэвтрүүлж байна викингууд. За нөгөө тал Сенегалийн хувьд бол нэлээд асуудлуудтай байгаа. Логистикийн асуудлууд нэлээд гарсан, менежментийн асуудлууд зөндөө гарсан, санхүүгийн асуудлууд зөндөө гарсан. Тоглогчид бол одоо хүртэл Афкон буюу Африк тиврийн аврах шалралт тэмцээний бонус цалингаа бол аваагүй байгаа юм байлээ. Дэлхийн аврах шалралт тэмцээний эрхээ авсан бонус цалингаа одоо хүртэл аваагүй байгаа юм байлээ. Тэгэхээр тоглогчдын уур амьсгал мэдрэмж ямар байх вэ тийм ээ. За тэгээд тэрнээс гадна одоо Америкт захиалсан зочд буудал нь бол маш шаардлага хангааргүй юм топ хэмжээний элит тамирчдад одоо шаардлага хангааргүй буудал байна гэж бол гомдлол гарч байгаа. Нилээн одоо дунд зэрэглийн мөнгө хэмнэсэн ийм шийдвэр болсон гэж байгаа. За тэгээд дээрэс нь багийнхаа одоо ахлах тоогоочиг бол юуны Сенегалийн хөлбөмбөг бол авч яваагүй юм байна. За тэрнээс болоод тоглогчид бол одоо дэлгүүрүүд орж хоол хүнсээ одоо авж байгаа. Заримдаа бүр одоо буудлын өрөөд хүртэл зарим нь хоолоо хийж идж байгаа юм нөхцөл бол харамсалтай нөхцөл бол гарч байгаа юм байна. Буудлын хоол бол буудлын жугаас стандарт бага муу буудал дээрэс нь буудлын хоол бол элит тамирчдад бол таарахгүй шүү дээ тийм ээ. Одоо түргэн хоол мол ч юм уу юм таарахгүй зүйл бол байж таарж байгаа. За эднэр дээр нэмээд тасалжуулагч Папетяв бол одоо сүүлийн 6 сарынхаа цалин хүртэл аваагүй байгаа юм байна. Гэрээнийхээ сүүлийн 6 сарын цалингаа аваагүй яг одоо дэлхийн аварга дээр гэрээгүй ажиллаж байгаа. Гэрээнд тусцсан. Шинэ гэрээ хийгээгүй. Өмнөх гэрээнийхээ сүүлийн 6 сарын сайланг өгөөгүй. Ийм одоо харамсалтай нөхцөл байдлаар ажиллаж байна. За тэгэхээр одоо энэ Сенегалийн баг бол одоо сайн үр дүн авах гэдэг хэцүү шүү дээ тийм ээ. Ямар гоё хүлээлт өндөр баг орж ирлээ. Тэгэхээр энэ бол харамсалтай байна. За Йордан Алжирийн тоглолт сонирхолтой болсон байлээ. Йордан эхний үед нийтийг болгоо 2 дугаар үед бол Алжир 2-1-ээр бол одоо камбэк хийж хоцч чухал хожил авсан байлээ. За дараагийн тоглолтууд энийг болохоо одоо Түнис Нидерландын тоглолтын дээр бас нэг сонирхолтой түүх бол үргэлжилж бас нэг шин түүх бас бичгтэр болсон. Тэр юу гэхээр Катя Ицел Гарсия гэж одоо Мексик эмэгтэй бол одоо дэлхийн аваргын түүхэнд тоглолтын ахлах шүүгчээр ажиллах анхны Мексик эмэгтэй болж байгаа. Дэлхийн аваргын түүхэнд тоглолтыг ахалж шүүсэн, дэнсэлсэн 3 дахь шүүгч болгож байгаа юм байна. За Австрали болон бусад фанатууд бол Америкт одоо ерөөсөө тип үлдээхгүй байгаа гэдэг юм гарчээ. За тэгэхээр ресторанууд бол үүнтэй тэмцэж 20%-аар үнэ нэмж байгаа гэсэн асуудал бол гарсан байна. Австралийн фанатууд бол Америкийн шоугийн эсрэг хийсэн тоглолтын дээр бол одоо зүгээр ажилчдынхаа цалин бүтэн өгөөч. Бид нар бол одоо тал өмнөр нь тип өгөхгүй гэж одоо дуулж те чант бол хийсэн зүйл гарсан байна. Тэгээд энэ Америкуудын тип гэдэг юм соёл бас жоохон сонин шүү тийм ээ. Өөр гоё мэдээлэх юм бол энэ Tartan Army буюу Шотландчуудтай холбоотой маш гоё мэдээлэл зөндөө гарч байна. За тэр дундаа гоё мэдээнүүд донд нэг харамсалтай мэдээлэл бол байгаа. За тэрний юу гэхээр Donny Strathey гэж одоо насаараа Шотландын шоугийг дэмжсэн одоо ийм Ахмад фанат бол одоо юу яасан юм байна. Дэлхийн аварга шалруулах тэмцээнд өөрийн биеэр очиж Шотландаа дэмжих мөрөөдлөө бол энэ жил биелүүлсэн юм байна. 98 он дэлхийн аварга ортноо бол одоо Франц руу очиж чадаагүй. За тэгээ энэ удаад бол одоо Америкийн нэгдсэн улс руу бол фанатуудтай хамт явсан юм байна. За тэгээ Бостон хотод IT-ийн шгшогийн нэг тийгээр хоцсон тоглолтод бол одоо очиж бол үзсэн. За тэгээд одоо үнэхээр гайхалтай одоо амьдралын хамгийн гоё мөчүүдийг тэмдэглэж фанатуудтайгаа баяраа тэмдэгсэн боловч тэрнээс хэдхэн хоногийн дараа бол буудалтай байгалийн жамаараа бол одоо өнгөрсөн байжээ. За тэгээ үүнтэй холбоотойгоор бол одоо Шотландын фанатууд, Шотландын баг хамт олон арын албаныхан тоглогчдод бол маш сэтгэлд нас одоо хүн туссан мэдээл болсон байлээ. Тасалжуулагч Стив Кларк одоо Донигийн гэр бүлд бол өөрийн зүгээс бол одоо
мэгнэл илэрхийлэн мессеж бас хүргүүлсэн байна лээ. Шотланд Мороккогийн Шогийн хийсэн тоглолтын 76 дахь минутанд бол одоо цэнгэлдэх бол тэр чигээрээ босч ирж алга тасч бол одоо хүндлэл үзүүлж за тэгээд одоо back pipe гэдэг штэ тий. Уутад одоо үлээвэр хөгжин байдаг штэ. Уутад бүрээгээр бол одоо тоглож бас хүндлэл үзүүлсэн юм гоё мөч бол болсон бэлээ. Бостон хотод Шотландын фанатууд бол эхний хоёр тоглолт буюу 10 гаруй хоногт бол байршсан. За тэгээд Бостон хотын ард түмэн Бостон хот болон Шотландчуудын харилцаа бол үнэхээр гайхалтай болсон. Энэ дэлхийн аваргаар Шотландчууд болон Бостон хот бол олон улсын харилцааны одоо дээгүүр засаглан гадаад хэргийн яам гэдэг шиг те. Тэд нар хийж чадахгүй байсан ажлыг бол хийлээ гэж бол сүлдээ яриад байгаа штэ. Тэгээ Boston Globe гэж Бостонгийн том сонин бол одоо нэг бүтэн хуудас зориулсан одоо Tartan Army-д буюу одоо Шотландын фанатуудад зориулсан маш гоё хэсгийг бол нийтлэлийг бол бичсэн бэлээ. Тэр нийтлийг та бүхэн линкнээс Instagram-аас олоод бол унших боломжтой байгаа. За тэгээ Tartan Army бас одоо зүгээр хөлбөмбөг үзээд гоё уран амьсгал бүрдүүлээд зогсохгүй. Бостонд байдаг одоо асрамжийн газарт бол $1200-ыг бол дундаасаа фанатууд босгож бас тусламж олгож өгсөн бэ лээ. За тэгээ дээрээс нь Rhode Island-д байдаг Hasbro Children's Hospital буюу одоо хүүхдийн эмнэлэгт бол $10,000-ыг бол бас дундаасаа босгож сайн санааны үйлд бол хандуулсан ийм одоо гайхалтай үйлдэлүүдийг бол хийсэн байна лээ. Тэгээ Шотланд фанатууд бол үнэхээр мартагдахааргүй юм гоё дурсамжуудыг бол Америкчуудад, Бостончуудад ялангуяа үлдээж байгаа юм байна. За тэгээ сүүлчийн мэдээгээр алдарт одоо Патрис Лумумба гэж одоо ардчсан Конгийн анхны ерөнхий сайд байсан хүн бол байдаг. За тэгээд тэр хүний дүрд хувирж Афганы тэмцээний үеэр одоо яг тэр алдартай хөшөөнийхэн позыг барьж ингэж тоглолт болгоноор дуустал ингэж зогсож байсан. Үнэхээр гайхалтай үнэнч фанат бол одоо Кукамбола Динга бол сая Америкт бол уг нь ирсэн. Эхлээд визний асуудалтай байж байгаад л ирж чадаагүй. За тэгээ хэсэг асуудлууд нь гайгүй болоод Америкт ирсэн боловч одоо Конгод бол Эбола вирус бол тарчсан байгаа. За тэрнтэй холбоотойгоор бол 21 хоног карантинлсан юм байлээ. За ингээд карантин дууссан. За одоо харин Мексикт ардсан Конгийн шгшөөг Колумбтай их тоглолтод бол одоо чиж үзэж одоо нөгөө гайхалтай iconic поза авч одоо шгшөөгаа дэмжиж за дээрэс нь зөвхөн шгшөөгаа дэмжих ардсан Конго улсын түүх, улс төр, нийгэм, за энэ геополитикийн заваан асуудал тийм ээ. Тэр олон зүйлүүдийг бол одоо гайхалтай мэдлэг тараах, хүмүүст боловсрол олгох, соёлын одоо шин юм зүйлийг мэдрүүлэх, ойлгуулах ийм гайхалтай зүйлийг хийж байгаа үйлдэлээ үргэлжлүүлэх боломжтой болж байна. За ингээд матч дээр recap-ийн шинэ дугаар өндөрлөө. Аль болох сонирхолтой мэдээллүүдийг бацхыг хичээж байна. За тэгээд матч дээр recap-ийн ерөнхий мэдтгэж ажиллаж байгаа Social Play хамт олондоо баярлалаа. Та бүхэн Social Play нэмэлтсээр ороод тоглолтуудын үр дүнг тааж хоорондоо өрсөлдөөрөө PlayStation 5 ширээний хөлбөмбөг болон өмсгөл за тэгээд дээрээс нь Trionda бөмбөгийн гэсэн ийм одоо гоё шагналуудыг бол одоо өгөхөр байгаа шүү. Тэгээд тийм учраас та хэд маань идэвхтэй оролцоорой. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.